1990-ад он олон улсын банк санхүүгийн зүгээс Монгол улсад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж санхүү бүртгэлийн ажлыг олон улсын стандартын дагуу хөтлөө явуулах зайлшгүй шаардлага урган гарч байлаа. Энэ үед Монгол улсын санхүү бүртгэлийн үйл ажиллагаа төрийн бодлогын хүрээнд явагдаж, мэрэгсэн нэгтлэн бодогч мэрэгжлийн олон нийтийн байгууллага байгаагүй юм. Шинэ нийгэмд шинэ бүртгэл тооцоог шинээр эхлүүлэх шинэ ажил, шинэ санаачлага Монголын санхүүчдийн өмнө тулгарсан юм. Эрен хансан эрэмгийн хурдан хүлэг моршиг тэр үеийн Монголын санхүүгийн ачааг нуруундаа үүрсэн энэ үеийн санхүүгийн лидерүүд өөрсдийн хүсэл зорилгынхоо дуудлагаар Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтыг байгуулсан. Ингэж нэгэн айлын тулгыг нь тулж галыг нь бадраасан юм. Тэгвэл тэр айл өнөөдөр олон улсад данстай болж Монголын санхүүчдийг дэлхийн дивжээнд хөлийг нь дөрөөнд гарыг нь ганцганд хүргэжээ. Амжилт бүтээлийн 15 жил. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт байгуулагдсны 15 жилийн ойг тохиолдуулан нийт гишүүд мэрэгсэн нэгтлэн бодогчдоо аудиторуудаа аудитын компани нийт ажилтнууд болон Монгол улсынхаа нийт санхүүчид та бүхэнд ажлын их амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Бодох тоо бичих үйлдэл нь хэвээрэж санхүүчид маань учраан олхон байсан цаг үедээ тулгарсан юм. Энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих шилжилт байлаа. Энэ үед санхүүчдэд хөрөнгө мөнгнөөс илүүтэй зах зээлийн нэгтлэн бодох бүртгэлийн мэдлэг сургалт хэрэгтэй байлаа. Дотоодоос сургалт авах боломж хараахан бүрдээгүй байсан учраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад донор орнуудад хандаж нэгтлэн бодох бүртгэлийн сургалтуудыг хийж эхэлсэн. Эхний ээлжинд Монгол улсын ихтэй сургуулийн багш нарыг сургаж, сургалтын шин тогтолцоогоо ирээдүйн хоочдоо түгээх явдал байлаа. Монгол улсын их сургуулийн багш сайн жаргал, дамб дорж, Java, тунгалаг, цэдвэ, мөнх өчр, Нима, өнөр жаргал, санхүү эдийн засгийн дээд сургуулиас Бадам арагчаа, Эрдэнэ цэцэг, Баярмаа, Алтан зул, хөдөө аж ахуйн их сургуулиас Алтан цэцэг, Батцэнгэл, Оюун чимэг, худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиас Агван, мөнх зул, Алтан заяа, Мандах дээд сургуулиас Өлзий бат, Нанжид, Энх жаргал, Үүрийн туяанаар анхлан хүргэж байсан юм. Социализмын үед бэлтгэсэн энэ нэгтлэн бодогчдыг олон улсын стандартын энэ мэдлэгтэй болгохын тулд ер нь бас маш их ажлууд хийгдсэн. 1993 онд сангийн сайдын дэргэдэх мэрэгжлийн зөвлөл байгуулагдсан үеэс эхлээд 4 жилийн хугацаатай гадаадын дуршлагатай багш нарыг авчирч гичээл заалгасан. За энд бол гол оройлыг бол Монголын мэрэгсэн нэгтлэн бодолтын институт сангийн сайдын дэргэдэх мэрэгжлийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний зэрэг цагаар манай ихтэй сургуулиуд ч гэсэн 1992 оноос эхлээд олон улсын стандартыг сургалж явуулж эхэлсэн. Энэ нь бас тэдгээрийг шинжлэгдэж энэ олон улсын бүртгэл зохицох боломжийг бий болгож өгсөн юм аа. Нэгтлэн бодогчийн сургууль төгссөн залуу үеийг богино хугацааны сургалтаар мэрэгшүүлэн сургах, мэрэгжлийн ном сурах хүчээр байнга хангах, харин мэрэгсэн нэгтлэн бодогчдын эрхийг авсан нэгтлэн бодогчдоо давтан сургах сургалтыг системчлэн зохион байгуулах нь Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын хамгийн нэн тэргүүний ажил үүрэг юм. Жилд дунджаар 3500 орчим нэгтлэн бодогчид мэрэгсэн нэгтлэн бодогчдын сургалтанд хамрагдаж, мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхээ сунгуулдаг. 2004 оноос эхлэн мэрэгсэн нэгтлэн бодогчдын эрх олгох, мэрэгжил дээшлүүлэх, мэрэгжлийн англи хэлний оюутны дадлага болон анхан шатны сургалтуудыг зохион байгуулсаар ирлээ. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын багшаар Мегмаржав, Дарима, Бүнчин сүрэн, Мөнх цэцэг, Дэлгэр сайханаар ажиллаж олон нэгтлэн бодогчдыг амжилттай сургаж байна. Сургалтын хороо маань 2008 оноос хойш өдөөний хүртэл гарын авлага бэлтгэх, хөтөлбөрөө шинчлэх, шалгалт зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийж ирсэн. Хөтөлбөрийн хорооны хувьд бол хамгийн үндсэн гол ажил маань хөтөлбөрийн шинжилэл байгаа. 1000 орчим нэгтлэн бодогчдын дунд судалгаа явуулж, хөтөлбөрөө шинжилсэн, хөтөлбөр маань олон улсын жишгт нийцсэн ийм хөтөлбөр батлагдсан байгаа. Энэ хөтөлбөрөө бид нэр 2012 оноос хойш дагаж мөрдөх юм аа. Сургалтын зохион байгуулалтын дэд хорооны хувьд сургалт зохион байгуулахаас гадна бас суралцчдыг гарын авалгаар хангах явдал, сурахч гарын авалгаар хангах явдал байдаг. 2008 оноос хойш бид нэр бас нэлээд хэдэн сургалтын гарын авалгууд гаргахаас бэлтгэж гаргахаас гадна тест эмэгтгэл,
сурах хүчийг бэлэн болгоод байгаа. Шалгалтыг бид нар бас ил тод нээлттэй байх зарчмын дагуу шалгалтыг бол яг шалгалт авсан тухай бүр нь тестийн машинаар засдаг болсон, шалгалтын дүнг тухай бүр нь бид нар интернетээр мэдээлдэг болсон. Энэ ажил маань үндсэндээ 12 оноос ингээд хэрэгжээд явах нь тодорхой болчиход байгаа. 2011 оны зуны ихэнх сард Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт нь нэгтлэн бодох бүртгэл, аудитын чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, багш судлаачдад бие дааж бүтээлээ төөрөх боломжийг олгох, мөн нэгтлэн бодох бүртгэл, аудитын чиглэлийн сурах хүчийг, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдийг нэг цэг төвлөрүүлэх зорилгоор номын саналтай боллоо. Ингэснээр Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын нийт гишүүд, дэмжигчид нэгтлэн бодох бүртгэл, аудитын салбарт ажиллаж буй хэн бүхэн тус номын сангаар үйлчлүүлэх үүдийг нээж өгсөн юм. Олон улсын бүртгэлийн стандартыг цаг тухайн үед нь одоо авчираад хөрвүүлж хэвлээд гаргаж байна. Зах зээлийн үеийн нэгтлэн бодох бүртгэлийн олон сурах хүчнүүдийг хэвлэж орчуулж гаргаж байна. Мэргэжилтэй багш нар бол одоо олон сурах хүчийг бичиж байна. Бидний үе техникум төгсгөд бол ерөөсөн сурах хүчиг гэсэн юм л бараа сурахгүй байсан байгаа юм. Нэг л сүмцоо гэдэг нэгтлэн бодох бүртгэлийн онлын үндэс гэсэн ном сурагдуулдаг байсан. Бид нэр олж авчиж чаддаггүй. Тийм байсан л да. Институт гадаад харилцаагаа хөгжүүлж 2000 оны 4-р сард Аз номхон 7 орнуудын нэгтлэн бодогчдын холбоо, Азийн нэгтлэн бодогчдын холбоо зэрэг олон улсын байгууллагуудад элсэн орсон. Ингэснээр мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн үйл ажиллагааг олон улсын хэмжээнд явуулах эхлэл суурь тавигдсан. Институтын гадаад харилцаа өргөжин тэлснээр олон улсын хурал семинар зохион байгуулах, олон улсын стандартуудыг шууд хэрэглээ болгож авч хэрэглэх, стандарттай холбогдсон орчуулах, сургалт, сурталчилгааны ажлуудыг явуулах, олон улсын хэмжээнд мөрдөж байгаа сургалтын хөтөлбөрүүдийг судлах, Монгол улсын хэмжээнд мөрдөх, хэрэглэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлуудыг 2006 оноос хийж эхлээд байна. 2006 онд өөрчлөлт орсон аудитын хуулиар олон улсад байдаг жишгээр Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт хуультай болсноор дэлхийн улс орнуудад байдаг нэгэн жишг санхүүчдэд маань тогтсон юм. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт өөрийн түүхэндээ гадаад харилцаагаараа дамжуулаад Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчид болон аудитор нийт санхүү бүртгэлийн ажилтнуудыг дэлхийн нэгтлэн бодох бүртгэл аудит санхүүгийн хөгжилтэй холбож өгөх гүүрэн болох талаар бас энэ бүс нутгийн болоод дэлхийн хэмжээний томоохон мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч холбоо тогтоож ингэж ажиллалаа. Хэтийн төлөвийн хувьд бол институтын чадварыг ойрын 5-7 жилийн хугацаанд зүүн өмнөд Азийн харьцангуй өндөр хөгжсөн мэрэгжлийн байгууллагын түвшинд ойртуулах. За улмаар Төв Азийн орнууд дотор хамгийн сайн хөгжсөн мэрэгжлийн байгууллага болгох ийм нэлийн чухал зорилтыг бол тавьж байгаа. 2000 оны 11-р сард Филиппин улсын Манила хотод Аз номхон далайн нэгтлэн бодогчдын 15 дугаар хурлаар Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт жинхэнэ гишүүнээр 2003 оны 11-р сард Гонконгт болсон дэлхийн нэгтлэн бодогчдын холбооны гишүүнээр тус тус элсэв. Солонгос, Энэтхэг, Америк, Австрали, Япон, Малайз зэрэг орнууд мөн гадаадын олон орны нэгтлэн бодох чиглэлээр сургалт явуулдаг ихтэй сургуулийн тэнхмүүдтэй хамтран ажиллаж байна. 1993 онд тэр үеийн улсын их хурлын гишүүн байсан Дарин Данзан, тэгээд доктор профессор Батчаргал, Эренчигийн Батчаргал, мөн сангийн яамны ажилтан Батчаргал бид нар энэ хуулийн төслийг боловсруулж байсан. За энэ үед одоогийн нэгтлэн бодох бүртгэлийн лидерүүдийн нэг Дондог эдийн засгийн хөрөлөнгийн захирал байсан бөгөөд энэ үед улсын их хурлын гишүүдэд нэгтлэн бодох бүртгэлийн хуулийн төслийг танилцуулсан явдал бас энэ хуулийг батлагдахад их чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа. 1992 оны хавар ер нь бол олон улсын нэгтлэн бодох бүртгэл Америкийн нэгтлэн бодох бүртгэл зах зээлийн үеийн нэгтлэн бодох бүртгэл ямар байдаг талаар бол энэ тухайн үед сангийн сайд байсан Базар Хуугаад нэг зөвлөмж өгчээсэн. Тэгээ энэ зөвлөмжийн үндслээд Базар Хуугаа бол нэг өдөр дуудаад одоо энэ сангийн яамн дээр бол нэгтлэн бодох бүртгэлийн хуулийг боловсруулж байгаа юм ажлын хэсэг гарцсан байж байгаа. Энэ ажлын хэсэг дээр хамтарч ажиллаад энэ хуулийг гаргахад тусалцаа үзүүлээч. Одоо өөрөө ч өгсөн зөвлөмж бол маш их чухал юм байна гэсэн юм зүйлийг хэлжсэн.
Тэгээ бид тэр зөвлөмжийн хуулийн төслийг үзсэн. Хуулийн төсөлд бол зах зээлийн үеийн одоо ойлголтууд энэ дээр бол харахад тусч чадаагүй байсан. Тийм учраас бид нар бол энэ дээр хамтарч ажиллаад аудит, мэргэжлийн нэгтлэн бодогч, нэгтлэн бод бүртгэлийн олон улсын стандарт, аудитын байгууллага, нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн гэх мэтлэн ийм шинэ ойлголтуудыг энд оруулж өгч ингэж анхны хууль гарч ирсэн. Аудит нь тухайн бизнесийн байгууллагын нэр хүндийн баталгаа, бусдад өөрсдийгөө ойлгуулах, мэргэжлийн нэр хүндээ зах зээл нийгэмд өсгөх гээд нэгтлэн бодох бүртгэлийн чухал зүйлсийн нэг юм. Зах зээлийн жамаараа бол аудитэд төрийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй байдаг. Аливаа аудитын байгууллага, аудитын үйл ажиллагаа бол олон улсын стандартын дагуу олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарим аргачлалын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, үйлчилгээ юм. Энэ ч үүднээс аудитын хуулийг санхүүчид өөрсдөө санаачлан батлуулсан. Аудитын олон улсын стандарт болон бусад холбогдох баримтчгуудыг орчуулж, тэрний өөрчлөлтүүдийг мэдээлж, за мөн сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна. За мөн үүний зэрэгцээ бас аудитын зах зээл дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, боловсон хүчнийг чадваржуулах чиглэлээр бас аудитын хороо нэлээд эрчимтэй ажиллаж байна. Бизнесийн хөгжил зах зээлийн жамаараа хөгжөөд ирэхлээрээ бизнесийн байгууллага хөрөнгийн эзэд хөндлөнгийн хяналтыг хүсч эхэлсэн. Энэ үеэс аудит жинхэнэ утгаараа буюу олон улсын стандартын дагуу хөгжиж эхэлсэн юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аудитын компаниудын анх дугаар зөвлөгөөнийг Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнөөр аудитын компаниудын цаашдын хөгжлийн төлөв байдал, хөндлөнгийн хяналтыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэн ажиллах гээд олон асуудлыг авч хэлэлцсэн юм. Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтэнд хуулиар аудитын компаниудыг арга зүй, удирдлага, зөвлөгөө, мэдээлэлээр хангах хүлээсэн үүрэгтэй билээ. За Монголын аудитын байгууллага өнөөдөр бас нийгмийн хүрээнд зохих байр суурь эзэлсэн нэг бүхэл бүтэн тогтолцоо болж чаджээ. Ийм учраас өнөөдөр аудитын байгууллагуудыг цаашид төлөвшүүлэх, аудитын байгууллагыг хөгжүүлэх, олон улсын жишгт үйл ажиллагааг хүргэх ийм төвшөнд хэрхэн яаж үйл ажиллагаагаа зохицлон бүрдүүлэх вэ гэдэг талаар бол бид хэлцэж байна. За түрүүчээс эхлээд манай аудитын компаниуд бас олон улсын төвшөнд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 2455 мэргэжлийн нэгтлэн бодогч, Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтэд бүртгэлтэй 79 аудитын компани байна. Үүний 61 нь Улаанбаатар хотод, орон нутагт 18 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Аудиторын батламжтай Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтэд бүртгэлтэй 339 аудитор байна. Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтын тэргүүлэгчдийн тогтоолоор 1996 онд Улаанбаатар хотод анх хотын салбараа байгуулж байсан. Улаанбаатар хотын салбар нь шинээр мэргэжлийн нэгтлэн бодогчийн эрх авсан нэгтлэн бодогчийн танган өргүүлэх ёслол мөн спортын уралдаан тэмцээнийг гардан зохион байгуулдаг байна. Мэргэжлийн нэгтлэн бодогчийг бэлтгэж байгаа хөтөлбөрт бид гадаад хэлний мэдлэгийг дээшлэх тал дээр анхаарах ёстой. Яг гэвэл бидний ихэнх бичиг баримтууд маань англи хэл дээр гардаг олон улсын стандарт, дүрм журам гэх зүйлүүд маань. Тийм учраас гадаад хэлнийг хэрэглээ болгох тал дээр бол хөтөлбөртөө бид онцгой анхаарах болно. Мөн техник технологийн ур чадварын асуудлуудыг бид онцгой анхаарах болно. Өмнөх үед бол бид санхүүгийн тайлангаанд програмчлах тухай, автоматжуулах тухай асуудал ярьдаг байсан бол өнөөдөр бид байгууллагын бүхэл мэдээлэл урсгалыг зохицоор нь автоматжуулах тухай асуудал яригдж байна. Удирдлагын бүртгэл, хүний нөөц, маркетинг менежмент, санхүү хэмжлэг энэ зүйлүүдийн хоорондын уялдаа хангасан цогц шийдэл буюу энэ ERP системийг бол нэгтлэнгууд маань дуурж шилж хэрэгжүүлэх ёстой болж байна. Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, техник технологийн шинжилэлт тасралтгүй явагдаж байгаа эрен үед нэгтлэн бодогчид, санхүүчид маань хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн алхаж мэдээлэлээр өөрсдөө цэнэглэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах хэрэгцээ шаардлага бий болж байгаатай уялдуулан зөвхөн байгууллагын санхүүтэй холбоотой асуудлыг шийддэг үе ард хоцорч байгууллагын бүхий л үйл ажиллагааг програмчлах асуудал ERP систем бий болж түүний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа юм. Ийм учраас ERP системийн талаар мэдээлэл өгөх, ач холбогдлыг таниулах, тус системийг нэвтрүүлж байгаа байгууллагуудын туршлагаас хуваалцаж мэдлэг олох зорилгоор энэ удаагийн ERP амжилтын нууц чуулга уулзалтыг Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт зохион байгуулсан байна. Олон улсын стандарт гэдэг нэг л баримт бичгийн тухай яригддаг байсан бол өнөөдөр энэ стандарт маань бол
төрөлжиж бас хуваагдж байна. Өөрөөр хэлбэл төсвийн байгууллага тусдаа стандарттай, бизнесийн байгууллага тусдаа стандарттай, бизнесийн байгууллага аж ахуйн нэгжмийн дотроо жижиг дунд мөн томоос хамаарч хуваагдж байна. Түүнээс гадна экурил суурьаар хөтлөгдсөн стандартаас гадна мөнгөн суурьд одоо стандартыг ч гэсэн одоо дэлхийн нөхцөл хөдөлгөөний холбоо хэлцээд эхэлсэн байна. Тэгэхээр энэ бол энэ чиглэлээр бид одоо стандартыг орчуулах, тэнийг хэрхэн хэрэглэх талаар аргачлал бэлтгэх, сурвалж зохион байгуулах, зөвлөгөө өгөх, мөн үнэлгээ мониторинг хийх ажлуудыг бол энэ хорон дээр төлөвлөж хэрэгжүүлэх болно. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт оюутан багш нарын дунд эрдэм шинжилгээний хурал нэгтлэн бодох бүртгэлийн олимпиадыг 1998 оноос зохион байгуулж уламжлал болгоод байна. Нэгтлэн бодох бүртгэлийн олимпиад нь сургуулиудын сургалтын үйл ажиллагааг ихтэй сургуулийн сургалтын программыг жигдрүүлэх, оюутны бие даах чадварыг нэмэгдүүлэх, багш нарын хоорондын туршлагаа солилцох гэсэн онцлогуудыг агуулдаг юм. Анхны олимпиад 5 ихтэй сургуулийн 25 оюутан оролцож байжээ. 2009 оноос олимпиадыг санхүүгийн салбарын алдар хүндтэй ахмадуудын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Ингэснээр залуу хойч үедээ алдар гавьяатай ахмадуудаа таниулах, алдаршуулах, мөн тэдгээрийн арга туршлагаас суралцах гэд олон талын ач холбогдолтой билээ. 2009 онд хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Монгол улсын гавьяат багш доцент Төмөнгийн, 2010 онд Монгол улсын гавьяат багш Балжин Нэмийн, 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар нэгтлэн бодогч Гомбын нэрэмжит болгон зохион байгуулад байна. Мэргэжлээр ажиллаж байгаа нэгтлэн бодогчдын одоо дагаж мөрдөх ёстой ёс зүйн дүрм. Хоёрдугаарт нь бол мэргэжсэн нэгтлэн бодогчд буюу аудит баталгаажуулах үйлчилгээ одоо эрхэлж байгаа нэгтлэн бодогчдын мөрдөж ажиллах ёс зүйн дүрм. За гуравдугаарт нь нэгтлэн бодогч мэргэжил эзэмшсэн боловч өөр бусад одоо бизнесийн ч юм уу бусад секторт одоо ажиллаж байгаа нэгтлэн бодогчдын одоо дагаж мөрдөх ёс зүйн дүрм гэсэн ийм 3 бүлэг одоо ёс зүйн дүрмийг орчуулад нэгтлэн бодогч мэргэжсэн нэгтлэн бодогчид мэргэжлүүдийн хангар дээр тавихаар одоо бэлэн болгоод байна. Санхүү нэгтлэн бодогчдын санаачлагаар нэгтлэн бодогчдын үндэсний нийгэмлэгийг үүсгэн байгуулахаар анх дугаар чуулганыг зарласан юм. Монгол орны өнцөг болон бүрээс чуулганд оролцохоор 227 төлөөлөгч 1992 оны 2 дугаар сарын 25-нд санхүү эдийн засгийн коллежийн байранд хүрэлцэн иржээ. Энэхүү чуулганы эндэр дээрээс мэргэжсэн нэгтлэн бодогч, аудитор, мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт, аудитын компани, нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт гэсэн шинэ ойлголтуудын талаарх мэдээллүүдийг анхлан өгч байжээ. Нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг 19 хүний бүрэлдэхүүнтэй баталж, тус нийгэмлэгийн анхны ерөнхийлөгчөөр Монгол улсын ерөнхий сайд асан амар жаргалыг нарийн бичгийн дараагаар Батчаргал нарыг сонгосон байна. Харин 1996 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтыг байгуулан дүрмийг баталж анхны ерөнхийлөгчөөр Батчаргал, дэд ерөнхийлөгчөөр Дондог нар сонгогдсноор Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт анхлан байгуулагдсан түүхтэй. Тэгээ нэгтлэн бод бүртгэлийн зөвлөл анх одоо байгуулагдж байх үед бол одоо хууль эрхийн акттай болох их зүйн орчингийг бүрдүүлж өгөх. За тэр мэргэжсэн нэгтлэн бодогч гэдэг одоо тэр мэргэжлийн тэр дээд одоо зэрэглэл болсон магистрийн одоо хэмжээний нэгтлэн бодгуудыг бэлдэх асуудал. Тэр бэлдэгдсэн нэгтлэн бодохыг хэрэглэх хэрэгцээг нь бий болгох. Энэ ажлууд бол хоош нэр тавигдж байсан. Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн зөвлөл бол одоо өөрийнхөө үүргийг бүрэн гүйцэтгэжээ гэж үзээд одоо энэ нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийг бол татан болгож энэ одоо үүргийг Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт шилжиж байгаа бол их зөв зүйтэй юм аа. 1996 онд Монгол улсад мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт байгуулагдаж мэргэжлийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааг олон улсын хэмжээнд явуулах эхлэл суур тавигдсан. Энэ ажиллагааны хүрээнд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт хурал, семинар зохион байгуулах, стандартуудыг шууд хэрэглэгээ болж авч хэрэглэх, стандарттай холбогдсон орчуулга, сургалт, сурталчилгааны ажлуудыг явуулах, мөн сургалтын ажлыг олон улсын түвшинд явуулахын тулд олон улсын хэмжээнд мөрдөж байгаа сургалтын хөтөлбөрүүдийг судлаж, Монгол улсын хэмжээнд одоо мөрдөж хэрэглэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж хийгдэж эхэлж байна. Санхүүчдийн дунд спортын уралдаан тэмцээн жил бүр явагддаг сайхан уламжлалт тогтоод байгаа билээ. Спортын уралдаан тэмцээн манай санхүүчдийн хурд хүч авхаал самбаагаас өрдөг талбар юм. Байнгын суугаа ажилтаа санхүүчд маань амрал чөлөө цагаараа спортоор хичээллэж зөв боловсон амьдарч байна. Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтээс зохион байгуулдаг уралдаан тэмцээнд хөдөө орон нутгаас хурц ирж оролцдог юм. Үүний нэг жишээ бол Төв аймгийн санхүүчд юм.
Мэргэсэн нэгтлэн бодогч гэдэг бол байгууллагын нэгтлэн бодох бүртгэлийн үйл ажиллагааг цэвэр шударга хөтлөх, тайлан балансыг шударга гаргах, ёс зүйтэй ажиллах ёстой юм. Ёс зүй гэдэг бол бусдаас хараат байж, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, шударга явуулахаас гадна үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай нууцлалыг хадгалж чаддаг байхыг хэлдэг. Энэ чиг үүргийнхээ дагуу Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институт нь дэлхийн нэгтлэн бодогчийн ёс зүйн дүрмийг орчуулж, үндэсний хэмжээнд дагаж мөрдүүлэх үйл ажиллагааг хийж эхлээд байна. За 2008 онд Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институтын 4-р их хурал хуралдаж бид дүрмээ шинжилэн батлаад 19 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл байгуулагдаж удирдах зөвлөлөөс гүйцэтгэх албыг томилон ажиллуулсан байгаа. За удирдах зөвлөл байгуулагдах магцаа 2008-аас 2012 оны сонгуульт хугацааныхаа бодлого зорилтыг тодорхойлж, энэ хугацаанд хийх үндсэн ажлуудаа хөтөлбөр болгож гаргасан. За энэ маань үндсэн 7 чиглэлтэй байгууллагынхаа засаглалыг сайжруулах, аудитын үйлчилгээг, орчин үеийн төвшин төргийг, мөн сургалтынхаа бодлого үйл ажиллагааг шинжлэх, гишүүдийнхээ ёс зүйн талаарх үйл ажиллагааг улам сайжруулж, ёс зүйг нь сахиулах тал дээр анхаарах, нэгтлэн бодох бүртгэлийн арга зүйн асуудлыг улам төлөвлөршүүлэх, мөн гадаад харилцаагаа хөгжүүлэх, мөн уламжлал болсон бусад ажлуудаа гүйцэтгэх, барилгын ажлаа гүйцээж ашиглалтанд оруулах гэсэн ийм зорилтуудыг тавьж ажилласан юм аа. Тэгээ эдгээр тавьсан зорилтуудаа бид үндсэнд нь амжилттай хэрэгжүүлээд байна. 2011 оны 6 дугаар сард бид 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. За ирэх 12 оны сүүлээр Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институтын 5 дугаар их хурал болж бид 2008-аас 2012 онд хэрэгжүүлсэн сонгуульт хугацааныхаа ажлын үр дүнг гишүүдэд тайлгнах учиртай байгаа. Тэгээ энэ хугацаанд бид нар ямар ч байсан тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, уламжлал болсон ажлуудаа улам сайжруулж, дээр нь нэмээд гишүүдэд нийгэмд үйлчлэх, мөн Монгол улсад нэгтлэн бодох бүртгэл аудитыг хөгжүүлэх үйлстэй өөрсдийн хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу энэ бүх үйл ажиллагааг бол амжилттай зохион байгуулж хэрэгжүүлж байгаа. 1494 онд анхны данс дэлхийд гарч энэ үеэс цэгцтэй бүртгэлийн систем тогтсон гэж үздэг. Монгол улс 1993 оноос олон улсын стандартын системийн суурийг тавьсан. Энэ үед 40-од хүнээс мэргэсэн нэгтлэн бодогчдын шалгалтыг хууль зүй, онол, бүртгэл гэсэн 3 хичээлээр шалгалтыг авч 16 хүн тэнцэж анхны мэргэсэн нэгтлэн бодогч болж байжээ. Зах зээлийн нийгэм эхлэх тэрл он цагаас эдүгэх хүртэл Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институт санхүү эдийн засгийн гадаад харилцааг жил ирэх тусам нээлттэй, чөлөөтэй байлгаж, улсынхаа санхүү эдийн засгийг дэлхийн улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж чадсан нь Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институтын түүхэн гавьяа юм а. Нийгмийг өөрчлөн дэвжүүлэх хүсэл эрмэлзлийн он жилүүдийн түүх түүчээлсээр